Одоо энэ шоронгоос гарсан нөхдөөд төрийн бус байгууллага байгуулах явдал бол бүр борооны дараах мөөх шиг болсон. Тэгээ энэс чинь болоод одоо энэ нөхдүүд төрийн бус байгууллагыг мөнгө олох хэрэгсэл болгож эхэлсэн л дээ. Тухайлбал энэ шоронгоос гарсан улсууд чинь одоо эх орныхоо төлөө, газар шорооныхоо төлөө гэдэг ингээд энэ аймаг орон нутгуудаар салбар зөвлөл нэрхтээ баахан шоронгоос гарсан хүнийг одоо бүртгээд тэгээ эдгээр нь манлайлаад тэгээ орон нутагт одоо энэ уул уурхай эрхэлж байгаа янз бүрийн компаниуд дээр очиж дарамталдаг, засаг дарга нарыг доромжилдог. Одоо тэгээ бүр сүулдэ байж тээ энэ бол намын гар хөл болж эхэлж байна л да. Энэ дотор нь одоо зарим нэг арсан намын одоо нөхдүүд хүртэл одоо наадуулаа ингээд үг алаад үг өндөргөд ингээд бүр сүулдэ наа чи сошиалор бичлэг хийгээд энийг цацах явдал одоо бүр газар авсан. Тэгээ энийг яаж энийг анхаарах юм бэ? Энэ цаашаа даймжирвал өнөө гэмт хэрэгтнүүд чинь улс төр рүү орж ир нөлөөлөх асуудал бодтойгоор бий болчиход байгаамаа. Одоо бол бэлэн жишээ байна л да. Би бол жишээ бол ярьж болно. Тэр энэ одоо босоо хөх монголчууд эхний ээлжинийг үсээ хусчаад нэг баахан хүүхдүүд ингээд гүчиндэж өрлөөгөө сүрийг үзүүлээдсэн. Одоо бол өнөө аргаа болоод уул уурхайн компаниудыг очиж дарамтлж орон нутагт цагдаа засаг дарга нарыг хил амаар доромжилдог бүр хэрэг сэтэрлээ шүү дээ. Энийг яах? Суман дугаанаг ганц цагдааг бол одоо яаж чадахгүй шүү. Бүр доромжлоод элдв өнгөөр янз бүрээр хэлээд муусаа гар хөл мөлчих шиг элдвээр доромжлоод ингээ ийм юм байна. Энэ шоронгоос гарч байгаа нөхдүүдийг яаж хянж байгаа юм бэ?